Дээр нь одоо нэг танил технологи явж байна. Яг нэг ийм хуулийн хулгайтай холбоотой, байгалийн баялагтай холбоотой, гэрээ хэлцээртэй холбоотой ийм хуулийг хилцэх үед нөгөө талд нь бид нар нийгмийн анхаарлыг сарниулах ийм хуулийн төслүүдийг давхар оруулж ирдэг. Одоо жишээлбэл энэ бол өнөөдөр бид нар өв соёл, түүх уламжлал руугаа нулимсан энэ баяр наадмын тухай хууль гэдэг хуулийг өчигдөр манай Амгаланбаатар гишүүн хилцүүлж эхлээ төмний дог болоод явж байгааг та бүхэн харж байгаа. Гэтэл энэ дээр нийгмийн анхаарлыг төвлөрүүлж энэ талд нь бид нар хуулийнхаа хулгайг хийх, энэ талд нь нөгөө ашиг сонирхол шингэсэн ашигт малтмалынхаа хуулийг хулгайгаар батлуулах гэсэн ийм зөвлөлүүд бол өнөөдөр ажиглагдж байгаа учраас иргэд сэтгүүлчид, хэв мэдээллийн байгууллага та бүхэн илүү сонирхсан хэмжээнд дэвшлүүлж энэ газар доорх байгалийн баялаг өнөөдөр үр өгөөж нь дийлэнх хувийн ард түмэнд хүртдэг байхаар энэ хуулийн төсөл орж ирж батлагдах ёстой гэсэн гол зарчмын байр суурьтай байна гэдгийг хэлье. За